ташрамд бас энэ хамтарч ажилладаг уушуугийн холбооныхонд амжилт хүсье. Дээр нь бас бусад спортын холбоодод бас хамтарч ажиллах хэрэгтэй. Хамтарч ажиллах бол хэрхэн үр дүнд хүрч болдгийг бас эндээс суралцаарай гэж бас хэлмээр байна. Нэгэн тал одоо Монголын нэр л гарч байгаа шүү дээ. Тэрнээс тэр холбооны нэр, энэ багшийн нэр гэх юм байхгүй. Монгол улсын нэр гаргаж байгаа учраас тамирчдыг хамтарч бэлтгэх, хамтарч ажиллах бол тун зөв зөвтэй, оновчтой юм шийдвэр шүү гэдгийг энэ ташрамд хэлье. За энэ 42 кг-ийн жингийн аврагын төлөө одоо юу байна? За энэ дээр бол Харчон клубын тамирчин Батмөх алтан медалийг хүртсэн. За мөнгөн медалийг Алдар спорт хорооны тамирчин Золбаяр, хөрөл медалийг Мишель кикбокс төвийн тамирчин Од Сүрэн. За мөн одоо төгс цогт Алдар спорт хорооны тамирчин нар хүртсэн байна. За ингээ залуу тамирчдаа цааш бол амжилт хүсье. За шагналыг 5 эрдэнэ компани захирал инх хамгаалах маань ардууллаа. За түрүүн би хэлсэн инх хамгаалах маань энэ кикбокс спортыг хөгжүүлэх үүсэлд маш хүнтэй өв нэмэр оруулсан. Энийг нь одоо биеийн тамир спортын улсын хорооноос өмнөж биеийн тамир спортын улсын хорооны хүндэт тэмдгээр улсын авто тэмцээний үеэр шагнасан бол бас давхар амжилт гэж миний хувьд бодож байна. За мөн 5 эрдэнэ компани цагаан чон харуул хамгаалтын алба энэ тэмцээнийг зохион явуулахад маш хүнтэй өв нэмэр оруулсан байгаа. Ингээд энэ одоо хүмүүстээ ажлын өндөр амжилт хүсье. За энэ 47 кг-ийн жингийн ардуулах хэслийн ажиллагаа байна. За 47 кг-ийн жингийн алтан медалийг мөнх сайхан Алдар спорт хороо, мөнгөн медалийг Наадам шавь цогц төлбөрийн сурагч байна. За мөн Мишель кикбокс төвийн тамирчин. За мөн хөрөл медалийг Баатар Сүх Тулга гэсэн тамирчид хүртсэн байна. За шагналыг энэ тэмцээнийг одоо зохион явуулахад одоо нойр холоо хасан зүтгэсэн Оросын холбооны улсын шүүгч Гауров шүүгч шүүн явуулж байна. Энэ одоо тэмцээн бол маш удаан урт хугацаанд болсон шүү дээ. За та бүхэн 5 гарагаар амарлан зориулсан бэлтгэдэг манай Fighting Sport хөтөлбөрийн энэ удаагийн дугаар өөр өндөрлж байна. Тэгвэл та бүхэн Fighting Sport хөтөлбөрийн талаар санал хүсэлтээ TM телевиз болон манай Kickbox Дулаан спортын холбоонд ирүүлээрэй үзэгчтэй. Ингээ та бүхний санал хүсэлтэнд таргалзаа одоо бид бүхэн дараагийн дугаараадаа бэлтгэх хүрэх болно. Ингээ дараагийн дугаар хүртэл түрэхтэй. Right now, mad stunt man up there on the run. Step up for the mic, no diver. Watch out, just watch out. Respect. You're world class, you're professional, show it. I'm not bragging anything, but I'm too good. You talk, you think I walk, you walk. Boy, me dip a billboard chart. But is Nassim Hamed on the verge of becoming champion here? Because he's really turning on the style now. And I think the referee stopped it. He stopped the fight. And Prince Nassim Hamed is now king. I was too strong, too fast, too good. And I'm world champ. Respect in every aspect. And no raise your hand if you have been a good time. Raise your hand if you have been a good time. Raise your hand if you have been a good time. Raise your hand if you have been a good time. Raise your hand if you have been a good time. Raise your hand if you feeling fine. Second time he's
dodgy for so long. Nice and more. Become a stunt man when I feel sore. Cause the lyrics from my mouth is a pour. And I will always find a cure. Raise your hand if you're having a good time. Raise your hand if you're having a good time. Raise your hand if you're having a good time. Raise your hand if you're feeling fine. And he's on the top and hurt. First blood to Barrera. Oh, but he's got by another left hand. And it looks so bad. Oh, Hamed. Yassin Hamed has been beaten. Is